Хэд бух бол хөлгүй ааны хамгийн ойрын жанжин байсан бөгөөд түүний удирдлага доор Аббасидын халифатыг устгаж ойрхон дорндын олон улсад Монголын нөлөөгөөр үржүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгсэн байдаг. Монголчууд Бага Азийг нэгэнт иргэшээлдээ оруулж Сирийн бүс нутагт төрж орсон үед Мөнх хаан таалал төгсөж хөлгүй хаан хэд бух жанжинд 10-аас 12 мянган зэрэг үлдээж нутаг бүтсэн юм. Түүхнээ айнын жалуудын тулаан гэж нэрлэгдсэн тулаан чухам энэ л үед болсон. Хэд бух жанжны удирдлага доор 1000-аас 1500 монгол цэргүүд байсан ба үлдсэн цэргүүдийг гүрж армянууд бүрдүүлж байв. Тэд мамлюкуудын эсрэг тулаанд эхнээсээ амжилт олон урам зоригтойгоор довтлож байсан ч отолтонд орж хүний хит давуу байдалд ялагдсан байдаг. Хэд бух жанжны албатууд тэрхүү отолтоос зугдах боломж байгааг хэлэхэд тэрээр дайсан дар нуруугаа харуулж хойч үдээ ичгэдэр болохгүй, монгол цэргийн сүр золбоог муу нохоо шиг сүүл хавчин зүхтааж гутаахгүй. Эзэн хаандаа үнэнч эр зэргийн ёсоор эрслэн тулалд нь хэмээн хүлээж аваагүй байна. Хэд бух ганцаараа 1000 цэргийн дайтай ирэмгийд улдсан ба түүний тулааныг харсан Мамлюкийн султан Кутуз болон цэргийн жанжин Бейбарснаар хэд бухыг амьдаар нь барихыг тушаасан байна. Мамлюк харвачид хэд бухын тахмыг нүг харман сөхрүүлж байж саяныг дарж авчээ. Хэд бух жанжин энэ үед 60 орчим настай байсан гэдэг. Тэрээр цааслуулахынхаа өмнө монголчууд бид үлд илдэх тавилантай өнөө миний дарагдан хүн өгдөж буйн султан Кутуз чиний хүч бус мөнх тэнгэрийн таалал билээ. Чиний өнөөдрийн ялалт үүлэн чөлөөний наран лугаа түр зуурих. Энэ мэдээ хамгийн гэрхшээгч Ил хаан хүлгүүд хүрэхэд түүний хилэнд Египт орон өшөө хорслын галж шатаж Мамлюкүүд та нар Монгол цэргийн морин туурандор тэгшлэгдэх болно. Монгол нутагт хөлгүй хаанд над чиг цэрэг ир 100 түн бий. Тэдгээр дайчин ирсэн 91 л бий хэмээсэн байдаг. Ялсан нь ялагдсан мэд чичирч, ялагдсан нь ялсан мэд ирмэг төгшин байх ийм хурмыг ертөнцийн буурал цадыг үрд хожид үзээгүй юм. Бичлэг таалагдсан бол Монгол пэйжтэй нэгдэн фоллоу дараарай.